Melody Cherry Bomb хамтлагийн бүжгийн гишүүн байсан мэдхүү. Навилар хамтлагийн Энийг бол угаасаа мэдэн сүүлийн 3 жил маш их дэмжиж байгаа. Тэр Melody Эний хоёр ч юм бүр нэгдмэл тийм Instagram хаягтай байсан шүү дээ. Тэр маш олон гоё viral видеонуудыг хийдэг байсан. K-pop-д анхны Монгол гишүүнтэй эмэгтэй хамтлаг бол аль хэдийнэ гарцсан T-Ara-гийн үед гарч исэн 2012-аас 13 оны үед Baby the Girls гарч исэн. Тэгэхээр энэ болохоор K-pop-д Монгол хоёр гишүүнтэй охидын хамтлагийн анхны гэдэг тийм тодтголыг авч байгаа гэсэн үг. Blackpink-ийн өөр нэмэлтээр олсон мэдээллүүдийг ярив. Govtone шин баримтуудыг бас мэдцгээе. Сайн уу, K-pop Aruki-гийн YouTube сувагт тавтай морил. Өнөөдөр алхам дотомд тайзны үзүүлбэр нь үнэхээр их сайжирч буй Монголын хоёр гишүүнтэй охидын хамтлаг болох Навилар хамтлагийн талаар ярилцах болно. За бичлэгээ эхлүүлэхээс өмнө Blackpink хамтлагийн Lisa Shiseido Cosmetics буюу гоо сайхны брэндтэй хамтарч ажиллаад ерөөхдөө гоо сайхны бүтээгдэхүүнийг сурчилж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ өнөөдөр ялангуяа Instagram дээр Shiseido Cosmetics-ийн өөрийнхөө сурталчлаа брендийг оруулсан байсан. Яг түүний адил өнөөдөр манай ивент тэтгэгч маань болохоор Shiseido Pharmacy буюу 100 гаруй жилийн түүхтэй коллаген буюу коллагентэй желли. Хүн ерөн 25 наснаас хойш өөрийнхөө коллагеныг жил тутамд 1.5%-аар алдаж байдаг. Мөрөө коллагеныг нөхөх хэрэгтэй. Өмнөх жилээс ерөөхдөө хэрэгжилж эхэлж байгаа коллагентэй желли. Тийм байна. Ерөөхдөө коллагентэй желлиг бол E-Mons-оос захиалж олно. Бас Mons Эми сангаас Polaris-аас бас худалдаа авах боломжтой байгаа. Навилар хамтлагийн хамгийн бага гишүүн болох Энигаас эхлэе гэж бодож байна. За Энигийн бүтэн нэрийг манай монголчууд буюу K-pop-чуд бүгдээрээ мэднэ. Энэрэл. За хамтлагийнхаа vocalist, rapper Mekne буюу хамгийн бага гишүүн, отгон гишүүн нахнэ. 2004 оны 5 сарын 3-нд төрсөн 167 см өндөртэй. Монгол улсын Сэлэнг аймагт төрсөн. Тэгээд бид нар Энигийн хамгийн сайн мэддэг зүйлийг мэдж байгаа. Тэр бол мэдээж морин хуур тоглож чаддаг. Тэгээ бүр Melody-тэй хамт нэг Instagram хаягтай. Тэн дээр маш их viral видеонууд болон бүжгийн видео дуулалтаа хийдэг байсан. Тэгээ надад хамгийн их таалагдчихсан бичлэг нь юу вэ гэхээр яг өнгөрсөн жилийн цагаан сар дээр нэг цагаан сарын амар хит дуун дээр Монгол хар дээлтэй бүжиглэжсэн. Яг ой модны хажууд бүжиглэжсэн тэр бичлэгийг хараад ваа бүр ямар гоё харагддсан бэ гэж бодож байсан. Энэ хүмүүс Энийг болохоор Twice-ийн Минатай амир адилхан байна гэж хэлчихлээ. Би болохоор Энийг ингээд тайзны үзүүлбэрүүд дээр ингээд хараад ахаар надад нөгөө нэг Momoland хамтлагийн Nancy-тэй амир адилхан санагдаад байдаг. Надад амир Nancy-г амир санагдуулаад маш их хичээл зүтгэлтэй Монголтой хүртэл хэдийнэ танигдсан бүр фэн пэйжтэй штэ. Фэн пэйж нь бүр амар сайн идэвхтэй. Энигийн фэн пэйж бүр амар идэвхтэй байдаг. Тэгээд ер нь бол 2019 оноос хойш морин хуур тоглож эхэлсэн. Аав нь бас төгөлдөр хуур тоглодог гэсэн мэдээлэл бас олцсон. Эни 15-аас 16 настайгаас хойш солонгос хэлийг өөрөө бие даан сурч эхэлсэн гэсэн. 12 дугаар анги төгсөх жилдээ топикийн 3 дугаар түвшний шалгалт төгсөн. Тэгэд өөрөө тэр топикийн 3 дугаар түвшин гэдэг чинь бас айхтар штэ. Өөрөө тэгтээ тэр түвшиндөө сэтгэл хангалуун биш байсан учраас дараа нь ингээ сайн суралцж чаад бүр топикийн 5 дугаар түвшин авсан гэсэн үг. Монгол дахь K-pop фестивалийн 2022 онд бүр 2 дугаар байрыг эзэлжсэн. 1-р байрыг Melody эзэлжсэн мэлээ. Эний дебютээс өмнө бас нэг шоунд оролцож ирсэн шүү дээ. University гэдэг лөө. Тэрнээр бас нэлээд сайн танигдсан байгаа. Би одоо ингэ Навиларын хамтлагийн хит ингэ тайзны үзүүлбэрүүдийг ингэ харж байгаа байхгүй юу? Анх ерөөдөө цагаан хувцастай гарч ирсэн, дараа нь хар гээл яг үсээ дэшээ бооцсон яг тэр үзүүлбэр бол үнэхээр супер байсан. Ялангуяа гадаадын хүмүүсийг маш их татчихжээ. Гоё санагдчихж байгаа. Тэгэхээр манайхан бас дэмжээрэй. За дараагийн Монгол гишүүн болохоор Melody буюу их шиглэн MBC K-pop дээр тавигдсан. Яг ингэ нийлэнхтэй ингээ хар хувцастай хамтлагийн бүх гишүүд хар хувцастай тэр хэсэг дээр би вау хоолой нь ямар мундаг юм бэ.
Тэгээд хэлсэнчлэн Melody Cherry Bomb хамтлагийн бүжгийн гишүүн байсан. Cherry Bomb-ийн үүсгэн байгуулагчийн Арианатай ерөөхдөө бас найзууд гэдгийг та бүхэн мань мэдж байгаа. Би хаяа бас Cherry Bomb-ийн сургалтанд суудаг. Тэгээд Ариана ерөөхдөө бол Монголда бас хэд хэдэн гоё топ дуунуудыг гаргаж байгаа. Тэгээд Cherry Bomb-оос ингээд охтын хамтлагийн гишүүн болж гарч иж байгаа гэр үнэхээр супер. За ихшиглэн болохоор 2004 оны 3 сарын 23-нд төрсөн. Утгагүй төрсөн өдөр нь алхаж байгаа юм. 163 см өндөртэй байх нэ. Melody багасаа урлагт дуртай байсан. Ингээ урлагтай ингээ ойрхон өссөн учраас урлагийн хүн болъё гэж ер нь бол шийдсэн гэсэн. Гитар тоглож чаддаг. 2020 оноос хойш бүжиглж эхэлсэн. Тэрээр ер нь бол дуучин, соло дуучин Аюугийн Tom Fan гэсэн. Тэгээд түүний дуунуудыг сонсож дагаж дуулж өөрийгөө тайзан дээр байгаа мэт төсөөлөх дуртай. Pop 2022 оны Монгол дахь K-pop фестивалийн вокал төрөлд 1-р байр эзэлсэн байх нэ. Тэр шатан дээрээ Элигийн You and I дууг дуулаад тэгээд ер нь бол ялалтанд их нөлөөлсөн гэж шүү. Би танаас хэлсэн шүү дээ. Элигийн You and I гэдэг дуучин бас янзын шүү дээ. Тэгтээ маш хоолой шаарддаг дуу. Альва юмны анхдагч хэцүү байдаг. Тэрийг даван туулаад замыг цэцлээд өгөх юм бол хойч үеуд ингээд гарч ирэх боломж үнэхээр их нэмэгдэнэ. Навилера хамтлаг надад бол мамлаг тийм том мөнгөтэй entertainment буюу том 3 4 амар мөнгөтэй entertainment-аас гарч ирээгүй. Яг өөртөөхөө хүчээр өөртөөхөө хоолоороо гарч ирсэн учраас яг ингээд вау мама муу шиг яг Монгол гишүүнтэй охтын хамтлаг гараад ирчлээ штэ гэсэн мэдрэмж надад их өгж байгаа. Тэгээд та бүхэн яван чангарнаа гэдэг шиг SBS-тэй гарсан яг 6 хоногийн өмнө гарсан тэр тайзны үзүүлбэр тэр хувцсны сонголт дээр бүр үнэхээр хөөрхөн байсан. Солонгочууд ерөөхдөө ам сайтай гэж би хэлсэн шүү дээ. Солонгочууд яа гэхээр манай гишүүдийн микрофон асаалттай байгаа аахгүй юу? Микрофон үнэхээр асаалттай байгаа учраас анхаарлын төвд орж байгаа. Тэгээд үнэхээр хөрх үзэлтүүд авч байгаа. Бид нэр яг Монгол талаасаа яаж дэмжих ёстой вэ гэх юм бол тэг мэдээж инстаграмуудын даах хэрэгтэй, дуун дээр нь TikTok challenge хийх хэрэгтэй. Тэгээд хэрвээ альбом гарах юм бол альбомыг худалдаж авах хэрэгтэй. Spotify, Apple Music сонсдог бол No Limit гэдэг дууг байн сонсоод авах хэрэгтэй. Ер нь байж болох бүхэл бололцоогоор ингээд дэмжих хэрэгтэй. Одоо хамтлагийн Солонгос 2 гишүүн болох Сая, Рила 2 нь өмнө Kelt 9B гэдэг тийм хамтлагт уусаа хамтлагийн гишүүд байсан байлээ. Дутсан чинь нэлээ хэд хэдэн дуутай байсан. Тэгээд ер нь бол Рила бол амар сайн рэпрэ хийдэг. За Сая гэсэн амар хөөрхөн дуулцдаг. Надад Саягийн дуулалт бол таалагддаг. Гэтэ ер нь бол YouTube-ийн сувгийг харахад бол дийлийнх нь 2000 үзэлттэй, 3000 үзэлттэй, өсрээд ер нь бол 300,000 үзэлттэй нэг мерсер дуунууд байсан. Тэгэхээр одоо байгаа хамтлагийнх нь үзэлт илүү сайн байгаа гэж би бол дүгнэж байгаа байхгүй юу. Хамтлагийн Солонгос гишүүн Сая буюу vocalist 2000 оны 8 сарын 15-нд төрсөн 168 см өндөр. Тэгэд ер нь бол 5 жил 8 сар бэлтгэгдэж байсан. Мөн өмнө бас As Media Group гэдэг Солонгосын entertainment компанид бас хариалагддаг байсан. Ер нь бол ингээд entertainment салбар дээрээ бол ингээд хэд хэдэн тийм олон хамтлаг руу орсон тийм туршлагатай байх нь. За Rila болохоор 2003 оны 9 сарын 29-нд төрсөн 167 см өндөр байх нэ. Ерөөхдөө бол өөрийгөө бяцхан бар гэж хочилдог freestyle бүжиглэх дуртай. Мөн 6 жил 8 сар бэлтгэгдсэн байх нь. Тэгээ түүнийг хичээнгүй үнэнд сурагч гэж багш нар нь бас үнэлдэг байх нэ. Тэгэд ер нь бол Itzy хамтлагийн Юнатай сайн найзууд гэж бас баримтаа олцсон. Вау, Itzy Юнатай шүү дээ. Тэгээд ерөөхдөө бол энэ анхны охтын хамтлаг Солонгостой анхны эмэгтэй охтын хамтлаг бол биш. Өмнө Baby the Girls гэдэг хамтлагийн гишүүн, Монгол гишүүн, Ламаа гэдэг Монгол гишүүн рэпер хийдэг байсан. Тэр талаар мэдээлэл авах юм бол доор комент үлдээгээрэй. Тэр бол нэлээ Tiara-гийн үеийн тэр үед гарч исэн Baby the Girls гэдэг охтын хамтлаг байсан.
Тийм. Тэгэхээр энэ болохоор хоёр дахь буюу хоёр монгол гишүүнтэй анхны охидын амтлаг гэж явна. За no limit гэдэг дууны талаар ингээд ярилцах юм бол ер нь бол энэ дуу нь өөртөө ихтгэлтэй байдал айдас хүүцээ даван туулж хязгаарыг эвдэх тухай хүчрхэг утга агуулгатай дуу. Намайг эрвээхэ шиг нисхийг хар гэдэг тийм хэсэг байдаг. Яг тэр хэсгийг Эний яг эхний хөлбөр дээрээ дуулахдаа бас ингээд эрвээхэ шиг хөдөлгөөн хийдэг. Тэгээд ер нь бол яг ийм утгатай дуу байгаа. Тэгээ манайхан тэгээд Монгол гишүүнтэй охидын амтлагаа байн дахин дэмжиж агаарэ. Blackpink-ийн Go гэдэг дуун дээр монгол хээ орсон байна. Энэ монгол алхан хээ мөн үү гэж нэлээд асууад байсан. Яг энэ Jenny-гийн яг энэ хэсэг дээр хээг болохоор урт удаан наслах ерөөлийг илэрхийлдэг хээ. Солонгосын чусооны үеийн хээ гэдэг аахгүй юу? Ерөөхдөө ингээ хувцас, тавилга, шаа зэрэглэл дээр ингээ энэ хээнүүд ерөөхдөө байдаг байсан. Та бүхний харж байгаачлан ер нь бид бүгдээрээ мэдэх ин ян гэдэг тийм нэг юу байдаг штэ, бэлэгдэл байдаг штэ. Хүчний тэнцвэртэй байдлыг бэлэгддэг ин ян. Яг ингээд ерөөхдөө ингээ хараад үзсэн чинь клипийн зарим хэсгүүд дээр яг энэ хөдөлгөөн ингээ байн ингээ давхцаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бэлэгдлийг бас нэлээсээ оруулсан байна гэж бас ярьсан байсан. Бас өөрөөр зарим бэлэнгчүүдэд юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр Солонгосын төрийн далбай, өмнөд Солонгосын төрийн далбайг яг энэ усны давлгааны хэлбэр бас адилхан харагдуулж байна гэд байгаа байхгүй юу. Тэгээ Роси яг энэ юмнаас ингээ мултарч чадах юм бол Жисүүч бас чөлөөлөгдөн гэсэн тийм агуулга гарч ирж байгаа. Энэ гэхдээ надад амар адилхан санагдсан. Яагаад гэхээр яг энэ зураг дээр ингээ би бинээсээ яг л дээр доороос ингээл татаад байгаа юм шиг санагдсан. Тэгэл Роси эцэст нь чөлөөлөгддөг. Тэгээд Жисүүчсэн дахин ингэж хуурч чаддаг. Jenny-гийн энэ зургийг болохоор бүх цаг үеийн хамгийн шилтгэн байх ёстой гэсэн тийм дарамтыг үүрж байгаа зүйл гэж бас яриад байлээ. Ер нь бол спортын салбарт ч гэсэн, ер нь хөгжмийн салбарт ч гэсэн ер нь бол хамгийн шилтгэн байх ёстой гэдэг тийм дарамт байдаг гэсэн. Энийг ойролцоогоор ерөөдөө GOT гэж нэрлэдэг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг байх гэсэн утгатай. Энэ дарамт нь өөрөө үнэхээр Jenny буюу Blackpink-д ингэж санагдж байгаа гэж бас илэрхийлж болох юм. Мөн Go дуун дээр Blackpink-ийн гишүүд бие биенийхээ соло дуунуудыг, соло альбомыг дэмжсэн байна гэсэн тийм зүйлүүд харагдсан. Жишээлбэл одоо Go дууны хамгийн ихэнд гардаг Rose-ийн би чиний биеийг хүсэж байна, чиний сэтгэлийг хүсэж байна гэдэг хэсэг байдаг. Яг тэр дууны хэсэг болохоор Jenny-гийн Soul Hot гэдэг дуун дээр гардаг хэсгийг ингэж дурдсан байсан. За Lisa болохоор дараагийнх дээрээ би номер 1 гэж хэлдэг. Яг энэ болохоор бид бүгд хамгийн сайн мэдж байгаа Rose-ийн number 1 дуу байдаг штэ. Гишүүдийн одоо Go дуун дээр байгаа бүсний засалт өмссөн хувцс нь үзүүлбэрүүдийн соло альбомыг бас нэлээд дурдсан байна гэж гарсан. Жишээлбэл Rose-ийн number 1-ийн тийм видео хувилбар тэрийг нэлээд гаргаж ирсэн байна гэж үзчихлээ. За Lisa-г болохоор Rockstar-ийн яг тийм өсний засалт хэм маягийг Go дуун дээр оруулсан байна гэж үзсэн. За Jisoo-г болохоор саяхан анхны бүрэн хэмжээний мини альбом гаргасан шүү дээ. Тэрнийхээ ерөөхдөө сурчлагын зургуудтай нэлээд адилхан байна гэж үзсэн. За бичлэг маань энэ хүрээд дуусчих. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.